байцгаана уу? Намайг Ари гэдэг. За энэхүү видеогоор би өөрийнхөө 2 охиныг хэрхэн sleep train хийсэн өөрийнхөө туршлагыг хуваалцах болно. Том охин маань одоо 6 настай. За тэгээд төрсөн цагаас нь эхлээд 2 сар хүрэхэд нь би sleep train хийж анх эхэлж исэн. Тэгээд 2 сартад нь sleep train хийж эхлээд ерөнхийдөө оройдоо 9-оос унтаад тэгээ өглөө 9-оос сэрдэг тийм амьдралын хэв маягтай болсон. За тэр нь бол бүр 2 сартаагаас нь эхлээд одоо бараг 6 нас хүртэл нь тэрийг нь би хадгалж ирсэн. Тэгээд шөндөө бол ерөөсөө сэрдэггүй. Ингээд яг унтаас сурчсан. Хоёр дахь охин маань буюу одоо бага охин маань одоогоор 10 сартай. Тэгээд би бас яг адилхан өмнө том охин дээр хэрэгжүүлжсэн арга барилаар 2 сартаагаас нь эхлээд sleep train хийж эхлээд одоо бага охин маань орой 8-д унтаад тэгээд өглөө 8-д сэрдэг. Шөнө унтж авах хугацаанд сэрдэггүй. Нэмж одоо сүү удаггүй. Яг ингээд нийт одоо 12 цаг унтдаг. Би бол юуны мэрэгжилтэн биш, эмч биш, би зүгээр л ээж хүн. За тэгээд өөрөө анхныхаа охин дээр жирэмсэн байхдаа маш их мэдээлэл уншаад, ном уншаад, видео үзээд тэгээд ерөнхийдөө sleep train-ыг ингэж хийдэм байна гэдэг ойлголт аваад тэгээд тэрийгэ туршиж үзээд тэр нь тэгээд амжилттай болоод тэгээд бас хоёр дахь охин дээрээ туршаад бас амжилттай болоод тэгээд одоо энэхүү одоо өөрийнхөө туршлагыг би ярих гэж байна. Тэгээд надаас маш их олон хүмүүс асуудаг яг яаж хийсэн бэ гэж мэдхийг хүсдэг болохоор би энэ видеог хийж байгаамаа. За хэрвээ та sleep training-ийн эсрэг байдаг хүүхдийн нойрыг ингэж оролдох ёсгүй гэж боддог бол та энэ видеог битгий үзээрэй. Энэ бол зөвхөн миний одоо нэгэн ээжийн туршлагын талаар видео юм шүү. Бэлтгэл ажил буюу хэрхэн эхлэх талаар хамгийн түрүүнд ярих хэрэгтэй гэж бодож байна. Би яг том охин дээр жирэмсэн байхдаа маш олон одоо юм нойрны талаар видеонууд үздэг байсан. Хэрхэн одоо хүүхэд унтуулах талаар ном бас уншиж исэн. За тэгээд яагаад тэгжсэн бэ гэхлээр би өөрөө хэрвээ яг ингээ бүтэн нойроо авч чадахгүй бол дараа өдөр нь маш их ядардаг. За тэгээд тэр маань ингээд миний зан гарашнд нөлөөлдөг. Тийм болохоор би яг ингээд за миний одоо хүүхэд төрөх гэж би цаашдаа одоо энэ өөрийнхөө нойрны асуудлыг шийдэхгүй бол би маш их ууртай ээж болох нэ. За тэгээд мэдээж одоо happy wife, happy life гэдэг нь шүү дээ. Тэгвэл би аз жаргалтай байх юм бол би өөртөө сэтгэл хангалуун байх юм бол тий одоо бүтэн нойртой сайхан байх юм бол гэр бүлийн уур амьсгал сайхан байна гэдгийг ойлгож исэн учраас охиныгоо төрөхөөс өмнө энэ нойрны асуудлыг маш их судалж исэн. Мөн ээжтэйгээ эхчтэйгээ танд тусалдаг одоо ойрын гэр бүлийнхэнтэйгээ маш сайн ярилцаарай гэж зөвлөмөр байна. Sleep training процесс нь ерөнхийдөө удаан болдог 2-3 7 хоног нандаж болдог. Тэгээд хүүхдээс хамаарат 3-7 хоногоос дээшээ бас байж болно. Тэгэхээр энэ одоо их хугацаанд та яг хүүхдээ нэгэн одоо цагийн хуваарийн дагуу унтуулаа сэрээгээд явах болно тий. Тэр үед та гадагшаа явах ч юм уу цагийн хуваар алдагдах үе гарч магадгүй. За та тэгэхээр яг sleep training хийхээр хэрвээ шийдсэн бол энэ цагийн хуваарийг ерөөсөө алдуулалгүйгээр яг 2-3 7 хоног ядаж яг яс барих одоо арга хэмжээг аваарай гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл яг ингээ гой болоод явжингууд ямар нэг юм боллоо, явхаар боллоо, тэгэхээр боллоо гэд нөгөө sleep training-ийн бүх хийсэн юм маань ингээ алдагдаад цагийн хуваараас гарчих юм бол хүүхдэд маш тухгүй болдог. Хүүхэд яг ингээд би унтаж сурах гэж хахад ингээд бүх юмд буснуулчаар ингээд илүү одоо байнгын шүнс ирэх ч юм уу тиймэрхүү болж магадгүй гэж битсэн байсан. Тийм болохоор энэ дээр та нар маань маш сайн анхаараарай гэж зөвлөмөр байна. Би болохоор 2 охин дээр яг 2 сараас эхлээд яг гэртээ өөрөө одоо энэ sleep training процессыг хариуцаад өөрөө унтуулад өөрөө сэрээгээд одоо тий байнгын одоо хүүхдтэйгээ хамт байсан. Тэгээ тэр үед бол ерөөсөө ийш тийшээ яваагүй ямар нэгэн энэ цагийн хуваарийг буснуулах зүйлийг аль болох гарахгүй хичээжсэн. Энэ 2-3 7 хоногийг зөв ингэж тууштайгаар хийснээр бас энэ sleep training процесс маань маш амархан хурдан тэгээ хүүхдэд ч амархан тий ойр тойрны хүмүүст ч амархан болсон болов уу гэж би бас боддог. За тэгэхээр бүгдээрээ сэтгэл зүгээ бэлтснийхаа дараа бэлдэх зүйлс байдаг. За хамгийн түрүүнд бэлдэх ёстой зүйл бол хүүхдээ унтуулдаг өрөөндөө гэрэл нэвтрүүлдэг хөшиг хийх ёстой. Ерөнхийдөө sleep training процесс донд хүүхдэд маш амархан нэг л зүйлийг ойлгуулахыг хичээдэг. Тэр нь юу вэ гэхэлэр харанхуй болохоор унтана, гэрэл гарахаар сэрнэ гэдгийг л ойлгуулдаг. Яагаад гэвэл хүүхэд ингээд харанхуй гэрлийг мэдэрдэг. Тэгээ харанхуй боллоо би одоо унтах гэж байгаа юм байна гэдгийг мэдрүүлнэ гэсэн үг. Тийм болохоор бидний энэ процесст өдрийн турш одоо өдөрт хүүхдийг унтуулахын тулд өрөөгөө харанхуй болгохын тулд гэрэл нэвтрүүлдэг хөшиг хэрэгтэй. За би тэгээд унтлааныхаа өрөөнд гэрэл нэвтрүүлдэг хөшиг авч хийсэн.
Тэгээд яг хийгээд хөшгөө ингээ хаангууд өрөө хав харанхуй болдог. Тэгэхээр гэрэл нэвтрүүлэх өвшиг бүгдээрээ бэлтгэнэ. Дараагийн бэлтгэх зүйл бол яг одоо таны хүүхэд ямар цагийн хуваараар унтаж сэрж ийн вэ гэдгийг бичиж авах. Яг ингээд дөнгөж төрсэн ээжүүд бол маш мартамхай болсон байдаг. За тэгээ эхнийхээ охин дээрээ би бол яг мартаад байдаг гэсэн учраас дэвтэр дээр бичдэг байсан. За өглөө жишээлбэл 10-аас сэрж ийн. За өдөр нэг унтж ийн. Тэгснээр 6-аас унтаад тэгээд орой 6-аас одоо хойш маш олон удаа сэрээд тэгээд ингээд 10-аас өглөөс ирж байна гэх мэтчлэн тэр болгоныг биччихсэн. За тэгээд 2-3 хоног хүүхдийнхаа өөрийнх нь одоо унтж байгаа өөрөөрөө унтаж сэрж байгаа цагийн хуваарийг нь бичээд харангуут ерөөхдөө тодорхой болоод ирдэг. Манай хүүхэд өдөр их унтаад тэгээд оройдоо шөндөө бага унтаад байгаа юм байна гэд одоо байгаа хүүхдийнхаа нөгөө нэг унтж байгаа бид нар цагийн хуваарийг нь сайн ойлгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр бүгдээрээ тэрхүү одоо жижигхэн судалгааны ажлыг хийх нэ. За үүний дараа бидний хийх зүйл бол хүүхдийнхаа цагийн хуваарийг бага багаар өөрчилж эхэлнэ. За хэрвээ таны хүүхэд чинь өглөөдөө маш оройтож сэрээд оройдоо маш оройтож унтаад тэгээд дундуур нь шүнжэнгөө ингээд уйлгнаад унтаж өгөхгүй байвал та өдөр магадгүй хүүхдээ хит их унтуулад байгаа. Өдөр нь нойроо их авчихсан учраас шөнө нь унтаж чадахгүй байгаа гэж тайлбарладаг юм билэ. Том охины хувьд болохоор яг ийм кейс байсан. Ерөөсөө өдөр нь унтчаад оройн нь ингээд айгу бага унтаад байсан. За тийм болохоор би өдөр нь сэрэж эхэлсэн. Өглөөдөө сэрчээд 1 цаг сэрүүн байж байгаа 2 цаг унтаад ахаад 1 цаг сэрүүн байж байгаа 2 цаг унтаад тэр үед бол ингээд надад ер нь бол гоё ингээ хүүхэд ингээд байнга унтаад байгаа юм санагддаг. Тэгтэл яг шүн болонгууд байнга ингээ сэрээд баг ингээд тоглох гээд ингээд харж мараал ингээд яг юм сэрүүн үеийн шөндөө явагдаад байсан байхгүй. Тэгэхээр би өдрийнх нь нойрыг нь багасгаад 2 цаг унтдаг байсныг баг багаар багасгаж эхэлсэн. За тэгтээ бүр ингэж мэдгэдэггүйц ихээр биш маш баг багаар 10 минутаар хэрвээ таны хүүхэд ч өдөр маш их унтдаг те жишээлбэл 2 юм уу 3 цаг унтаад байвал яг сэрхээс нь өмнөхөн 10 минутын өмнө өөрөө сэрнэ. Илээл, үнсээл, аваал ингээд сэрнэ гэсэн үг. За тэгэж явангууд та өдрийнхөө унтлагын цагийг 10 минутаар багасангууд шөнийн унтлах чинь 10 минутаар ихсэн гэсэн үг. За яг ингээд 10 минутаар 5 минутаар ингэж багасгаж ихсэх нь хүүхдэд маш зөөлнөр бараг ингэж мэддэхгүйгээр нэг мэдэд өдөр 1 цагаар 2 удаа ч юм унтдаг. Шөндөө болохоор тайван ингэж бүтэн унтдаг цагийн хуваарьт оруулдаг гэсэн үг. За энийг бол би эхнийхээ охин дээр яг өөрөө бүр цаг зурж агаад тэгж хийжсэн. За энэ дээр ингээд 10 минутаар хийх унтчлаа, энэ дээр нь бага унтчлаа гэд бүгдийг нь ингэж гараараа бичдэг байсан. За хоёр дахь охин дээр маань одоо технологи хөгжөөд маш гоё аппликейшн гарсан байсан. Тэрийг Huckleberry гэдэг аппликейшн байгаа. За энэ бол яг таны одоо sleep training-ийн бүх энэ тооцоолол энэ хэцүү юмыг бол таны өмнөөс хийдэг маш гоё аппликейшн нэлээ. Хэрвээ та яг sleep training сонирхож байгаа бол энэ аппликейшнийг татаад энэ аппликейшн дагуу одоо хүүхдээ трейн хийгээд үзээрэй гэж би зөвлөмөр байна. Маш гоё. Яг одоо тэдэн цагт сэрэнэ, тэдэн цагт одоо унтуулнаа гэж цаанаас нь гаргаж өгдөг. Энэ аппликейшн хэрэглэхэд маш амар. Эхний хэдэн өдөр бол та зүгээр л хүүхдийнхаа байгаа одоо цагийн хуваарийг энэ аппликейшн дээр бүртгээд явна. Тэдээс унтлаа сэрлээ гэж яваад байна. За тэрний дараа аппликейшн өөрөө санал болгодог. За ингээд бүгдээрээ шүн бүтэн унтдаг болохын тулд та яг энэ цагаас сэрээгээд яг энэ цагаас унтуулаарай гэд цаанаас нь ингээд аппликейшн дээр нь гараад ирнэ. За тэгээд яг ингээд тэр аппликейшныхаа дагуу унтуулахаар хүүхэд ингээд нойр нь хүрцэн байж идэг. Тэгээд 50 гут өөрөө унтаад өчтдөг. Амжилттай sleep training хийхэд бас нэг чухал зүйл бол bedtime routine гэдэг. Энэ нэг ясандаа одоо хүүхдэд мессеж өгдөг гэсэн үг. За одоо ийм юм хийж эхэлж гин. За ийм юм эхлэхээр удахгүй унтах байгаа шүү гэдэг одоо мессежийг өгдөг. За энэ нь ихэнхдээ усанд оруулах байдаг. Миний хувьд бол усанд оруулдаг байсан. Орой болгон унтахаас нь өмнө усанд оруулаад сайхан тослоод массажлаад тэгээ сүүгийг өгдөг байсан. За энэ нь болохоор хүүхдэд ингээд за усанд орж ийн, массаж хийж ийн, сүү ууж ийн. За одоо бол ингээд том унтлага хийхдээ, шөнийн унтлага хийхдээ бэлдэж байгаа юм байна шүү гэдгийг мессеж өгч байгаа гэсэн үг. За тэгээд ер нь бол хүүхэд ингээ маш
хурдан юмд дасан зогцдог. Гэхдээ тэр нь ингээ маш ойлгомжтой байхад дуртай. Нэг ёсондоо хүүхдийн амьдрал ингээд яг л нэгэн цагийн хуваараар явж байхад хүүхдэд их стрессгүй байдаг юм бэлээ. Тэг хүүхдэд тийм амархан болгохын тулд орой болгон ямар нэгэн үйлдэл давтаж хийгээд харанхууд унтуулна. За тэгээд өглөө боллоо гэрэл хаслаа, гэрэлтэй боллоо сэрлээ. За өдөр ахаад гэрэл унтарлаа, хөшиг хаагдлаа, унтлаа. Ахаад хөшиг нээгдлээ, сэрлээ. Иймэрхүү одоо амархан амьдралын юм хэв маягаар хүүхдэд тасан зохицуулах нь маш чухал. За тэгээ энэ нь бас хүүхдэд өөрсдөд нь сурахад маш амархан байдаг. За тэгэхээр хэрэг та дөнгөж эхэлж байгаа бол одооноос юм bedtime routine буюу яг шөнийн оройны унтлагнаас өмнө хийх тийм зүйлийг одооноос та хийж эхлэх хэрэгтэй. Тэр нь усанд оруулж болно. Эсвэл одоо сүүгийг нөхч болно. Эсвэл харанхуй өрөөнд жоохон ингээ бүүвэлэх ч юм уу тиймэрхүү зүйлсийг хийж болно. За үүний дараа бас нэг чухал юм руу орцгоо. Тэр нь юу вэ гэхлээр за яг одоо яаж хүүхдээ унтуулах вэ гэж та нар гайхаж байгаа хэ. Ингээ сэтгэл зүгээ бэлтэх юм байна. Хүмүүстэйгээ ярилцаж бэлтэх юм байна. За тэгээ судалгаа буюу хүүхдийнхээ одоо унтж байгаа цагийг судлаад ойлгох юм байна. За тэгээ дараа нь цагийн одоо шинэ хэв маягт орж өөрчилж тэрийг баг багаар дасгах нь өрөөгөө бэлтэн харанхуй байх хэвээр. Мөн одоо bedtime routine буюу шөнийн унтлагаас өмнө хийх ёстой зүйлсийг уламжлал болгох ёстой. Тэгтэл яг яаж хүүхдэд тавьж унтуулах вэ гэдэг асуудал байгаа шүү дээ, тийм. За энэ дээр бол маш олон арга барилууд байдаг. За би бол хүүхдээ ерөөсөө тэгэж амар их уйлуулаад бүр ингээл ихэд цуцтал нь уйлуулаад тэгэж бол хийж байгаагүй. Би охтуудаа 2 сартаагаас нь эхэлжсэн учраас ерөнхийдөө бол хүүхэд тэр үед маш амархан сурж исэн. Шөнийн унтлагад яадаг байсан бэ гэхлээр усанд оруулаад массажлаа сүүгээ нөхсний дараа би хөшгөө хаагаад өрөөгөө харанхуй болгоод тэгээд орон дээр нь тавьдаг байсан. За тийм мэдээж эхлээд тавингууд хүүхэд ингээл уурлна, уйлна. Тэгэхээр нь буцаагаад аавна. Тайвшруулна. Хэрэв их уйлаад ах юм бол тайвшруулна. За тэгж жагаад жоохон ингээд нойрмоглоод ирэхээр нь буцаагаад тавина. Хамгийн гол дүрэн бол хүүхэд орон дээр тавихад яг нойрмог гэтээ унтаагүй байх хэвээр. Хэрэв унтцсан байх юм бол хүүхэд таны гаран дээр унтцсан гэж өөрийгөө одоо бодно. Би одоо гаран дээр ээжтэйгээ хамт унтсан гэж бодно. Хэрэв яг унтахаас нь өмнө орон дээр нь тавьчих юм бол өөрийнхөө орон дээр унтж байгаагаа мэдрээд унтна гэсэн үг. За энэ нь маш чухал. Яагаад гэвэл цаашдаа ингээд sleep training явах тусам хүүхдийг зүгээр одоо яг цаг нь болонгот орон дээр нь тавихаар өөрөө өөрийгөө тайвшруулад унтдаг болд юм билээ. За би бол яг ихэндээ ингээл хүүхдээ барьж байгаа л жоохон ингээд тайвшруулаад нүд нь ингээд жоохон ингээд унаартай л нойр нь хүрээд унтах гад эхлэхээр нь тавьдаг. За тэгээд мэдээж эхний удаад бол маш хэцүү уйлна, дургуутсан, тэгэхээр навна, дахиад жоохон байж байгаа, дахиад тавьж үзнэ. За ингэж явсаар байгаа та ингээд ууггүй тууштай энэ одоо үйлдэлийг хийснээр дараа хүүхэд орон дээр унтдаг. Яг ингээд орон дээр нь тавиад тэгээд ингээд унтдаг. За хэрвээ тэгсэн бол энэ бол одоо бидний эхний амжилт гэсэн үг. Хүүхэд маань ингээд би ингээд тайвшраад өөрийгөө тайвшруулж сураад орон дээр унтаж сурнаа гэсэн үг. За тэгээд тэрний дараагийнхаас бол хамаагүй амар болдог. Эхний 2 3 дээр та ингээд хажууд нь байнга байх хэвээр. Хит их уйлаад ах юм бол авч тайвшруулна, буцаагаад тавина. За ахаад харна. За тэгээд ахаад уйлаад ах юм бол ахаад аваад тайвшруулна гэх мэтчлэн ингэж байжгаад 2 дахь 3 дахьаас хамаагүй гайгүй амархан болоод хүүхэд 50-гут өөрөө унтаад эхэлнэ. Мэдээж ингэж унтуулахаас өмнө бүгдээрээ цагийн хуваар энэ баг багаар янзалж байгаа bedtime routine хийж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ бүхэн нийлээд хүүхдэд гол одоо мессеж нь за одоо ингээд орой боллоо, харанхуй боллоо, орон дээрээ тавилаа. Миний хүү одоо өөрийгөө тайвшруулад унтаарай гэдэг л мессежийг өгөх юм. За тэгээд энэ арга барил нь бол миний 2 охин дээр бол маш сайн ажилласан. Эхнийхээ охин дээр бол би нэг за 2-7 хоног бол зурлцсан. За 2 дахь охин дээр бол хамаагүй гайгүй 1-7 хоногийн дотор бид хоёр рүү уулзраа болсон. За тэгээд тэрнээс цаашаа бол яг анхны одоо бүтэн нойртой шүн тэ хүүхэд яг орой унтаад өглөөс ирж байгаа тэнд одоо 10-аас 11 цаг
нэг шөнө унтчих юм бол ер нь цаашдаа илүү хурдан унтдсан байна гэдгийг бол би өөрийнхөө хүүхдүүд дээр анзаарсан. Тэгээ энэ шатааралаар иймэрхүү арга барилаар би өөрийнхөө 2 охиныг sleep train хийсэн. За тэгээ энэ бол миний туршлага байлаа. Хэрвээ танд ямар нэгэн зүйл ойлгомжгүй байвал эсвэл илүү мэдээлэл авмаар байвал доор комент үлдээгээрэй, би хариулах болно. За тэгээ танд амжилт хүсье, мөн таны хүүхдэд болон гэр бүлд нь эрүүл мэнд наз жаргалыг хүсье. Баяртай.